Лондонгоос мэдчилж байна. Beautiful. Сайн байцгаана уу? Лондонгоос мэдчилж байна. Дөнгөж сая зоч бодлоо чек хийгээд орж ирлээ. За Лондон Heathrow онгоцны бодлын ярхан дуусан байгаа. Тэгээд хамгийн түрүүнд өрөөгөө танилцуулъя. За айгүй хөрхөн тийм бизнес цаашдуул байна. Энд анх удаа байрлаж байгаа. За одоо Лондоны цагаар 2 цаг болох гэж байна. Яг үндэ өглөө явахаас өмнө бичиж гэж бодсон. Гэхдээ өглөө өөрөөр эрт ажилдаа гарсан болохоор ерөөсөө сандарч завгүй байсараад тэгээд ингэсэн ч хурал эхлэх болоод ерөөсөө бичлэг хийж амжаагүй. Лондонгийн нислэг маань болохоор за миний хувьд бол одоо баг 2 жилийн дараа хийж байгаа нислэг. За манай компани хамгийн их чиглэл одоо олон нислэг байдаг үйлддэг газар нь болохоор Англи улс руу ялангуяа Лондон руу маш олон нислэг байдаг. За энэ удаагийн баг маань болохоор нийтдээ 20 нисгчийн орлогод 27 хүний бүрэлдэхүүнтэй маш том баг нисэн байгаа. Тэгээд том онгоцоор нисэн 2 давхар том онгоц Airbus 380 гэдэг онгоцоор тисч ирсэн байгаа. Тэгээд нислэг маань үнэхээр сайхан багийнхан маань ч гэсэн маш сайхан уур амьсгалтай. Тэгээд үнэхээр easy flight байлаа. Энэ нислэгийн одоо энэ өнөөдрийн хамгийн чухал зүйл нь бол анх удаа одоо ковидоос хойш анх удаа ногоон destination, green destination буюу одоо байрлах газараа гарч болдог destination ирсэн байна. Яг үндэ бол сүүлийн 2 жил карантинаас карантин дамжиж байгаа нэг тиймэрхүү байгаа. Гэхдээ одооноос хойш ингээд ерөөхдөө байдал гайгүй болж байгаа шиг байна. За хөл хорой Лондон бол тавигдсан байгаа гэсэн юм байна. Окей, тэгээд so excited. Хамт ирсэн багийнхаа хэсэг хүмүүстэй доор нэг цагийн дараа уулзсан. За тэгээд харж байгаачлан нислэгийн дараа бол нэлээд арцаасан байдаг. Шивт ороод үсээ багаад сэрэгчлээ. Тэгээд зочдлууд ерөнхийдөө байхад маш одоо тухтай байлгатай зүйлүүд нэг нь олон харах хүснээс. Тэгээд хүснээс байна. Индүү. За safety box. Тэгээд индүүний тавир. За энэ хоёр зүйл тэгээд дээрс нь хөргөч. Би хурж ирээд хамгийн түрүүнд хөргөчөндөө нүрийнхаа маск хийчихдэг. Ямар ч гэсэн хэлэхдээ нэг байлгатай нэг 2 юм 3 шиг маск авчиад тэгээд арай унтахтаа бас өглөө цэлтэй гарахаас өмнө тавьдаг. За гарахад бэлэн болчлоо. Тэгээд Лондонгийн цаг агаар ерөнхийдөө маш бүрхэг байна. Бараг л бороотой. 50% бороотой. Бороо арах магадaltaй. Тэгээд зонтог авсан байсан. From London. За бид нэр зургуулаа болоод тэгээд хамтдаа хотын төв рүү орохоор явж байна. Манай бодлоос одоо энэ баг онгоцны бодлын хажууд байгаа. Тэгээд эндээс бол баг 1 цаг явна. Гадаа үнэхээр гоё байна. Халуунч шүүтэнч нэг тийм үүлэрхэг nice day. За бид нэр терминал 5 дээр ирсэн байна. Эндээс метронд альтернатив зугаад явах хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ нислэгийн дараа юу ч хийдэг байна бүрэлдсэн байгаа болохоор эндээс хайлт нэг тийм хөнгөн идэх юм авах гэж байна. Halloween-ийн уур амьсгал орсон байна. Functions on the pin pad. The next station is Northfields. За бараг цаг 30 минут явсаар агаад. Finally. Oh, it's under construction. Oh, but still. Ooh, Big Ben. London хотын үзэгдлийн символ болсон. Big Ben дээр ирлээ. So beautiful.
Oxford Street гэсэн байна. Лондонгийн маш үзэсгэлэнтэй гоё гудамж. Christmas Eve-ээр бүр гоё болдог. You're just like my sport car, driving fast and far. When I'm sitting by you, we get high. Baby, you're my rock star, smashing all my guitars. One day I will charge you for breaking my heart. За сайхан зугааллаа. Одоо тарих цаг боллоо. Let's go. Өглөөний минь би одоо өглөөний цайнд авах гэж ярьж байна. За wake up call хүртэл дахин нэг удаа. Тэгээ өчтөр болоод ирээд бүрэн хэдрэгдгээр ном утсан гэж шууд. Wake up call ирж байна. Босаараа гэж залгаж байна. За ингээд Лондонд 24 цаг байрлсан. Layover маань дуусч буцаад ажилдаа гарах гэж байна. Лондонгоос Дубай хүртэл 7 цаг нисдэг. Гэхдээ бид нэр ажилласаа нислэгээс 2 цаг 30 минутын өмнө ажилдаа гарч ийн. За тэгээд энд хүртлээсэнд баярлалаа. Дубайд очоод. За сайн байцгаана уу. Нарлаг Дубайд өдрийн 11 цаг 12 цаг болж байна. Яг одоо 35-ын хэмжээ халуунтай. За өчигдөр би нислэгээсээ тарж ирээд гэртээ амраад өнөөдөр харин Монгол найзуудтайгаа уулзахад явах гэж байна. За Дубайгаас машинаар 2 цаг зайтай Align гэдэг хотод байдаг. Манайхаар бол бараг л дархан гэсэн үг. Тэгээд дарханд байдаг найзууд руу очиж явна. Сайн байцгаана уу? Москвагаас мэдчилж байна. За дөнгөж бас өрөөнд орж ирж байна. Москвагийн нислэг маань үнэхээр цаг байлаа. За иргэд орсон нислэг бол маш цагуу байдаг. Тэгээд дээрэс нь одоо би Онгоцны худлааг хариуцж авсан. Тэгээд үнэхээр цагуу нислэг байлаа. 11 цаг болж байна. Москвагийн цагаар. За ямар ч гэсэн хамгийн түрүүнд өрөөгөө хальт харуулъя. За ингээд нэг Орсын vibe-тай хэрстэй ингээд нэг айгу Монголтай айгу төстэй харагдаж байна. За гадаа нэрээ бороо орж исэн. Ерөөд маргааш ч гэсэн бороотой юм шиг үлээ. За энэ болохоор 5 давхар. за тэгээ өнөөдөртөө бол сайхан шивт ороод унтаж амрыг гэж бодож байна. Маргааш өглөө хасаад туш будалтай өглөөний цайнд ороод тэгээ бас багийнхаа хэд хүмүүстэй хамт улаан талбай тэгээ хотын төвөр яваад тэгээ бас жоохон шопинг. За өглөөний мэнд 9 цагт өглөөний цайнд орж байна. Гоё Орс хол. Оо right. За аялалтаа гарах гэж байна.
Надтай хамт манай хоёр охин явж байгаа. Тэгээ бид гурлаа уусаад болохоор явж байна. Яг манай Монголд үүдэг, Улаанбаатарт үүдэг байдлууд харагдаж байна. Тэр том спортын төв орсон байна. Өглөөний 10 цаг өнгөрч байна. Нэг удаагийн пасс авлаа. So beautiful. Ленины буухад орж үзлээ. Тэгээд энэ хэсэгт бас Оросын агуу удирдагчдын буш үт юм байна. Юрий Гагарины бас энд бушин байд юм байна. эднэрийг хараа. Хөөрхөн очросгүй байх гэж. Ийм ачошканууд нэг шигэн 100 рубль гэдэг юм байна. Тэгээд найзуудтай хэдийг авлаа. Энэ тоглоомнууд нь бүр амар хөөрхөн. Яг нэг Оросын үлгэр дээр гардаг. Багтаа үзчихсэн киноны багтууд байна. За бид нэр өдрийн хоолоо яг энэ улаан талбайгийн хажууд идэг айгу хөөрхөн жижигхэн кафенд идэх гээд орж байна. So we're going to inside the аяллаа дуусаад буудалдаа буцаж ирээд одоо супермаркетаар хэсэж байна.
Ер нь ингээд ийш тийшээ олон оронд явдаг. Маш давуу тал нь болохоор орон орны гоё онцгой өвөрмөц амттай зүйлсийг авах боломжтой. Тэгээд мэдээж Оросд бол үнэхээр яг Монголд байдаг юмнууд бол байна. Яг надад бол яг Монголд дэлгэрүүлж байгаа юм шиг санагдчихэв. За ингээд Москвад өнгөрүүлсэн. 1 хоног маань дуусч одоо барай буцах гэж байна. Одоо энэ удаад бол шөнийн нислэг байгаа. Шүнжэнгөө ниссээр агаад одоо бод үрийн 6 цагт газарт нь. Тэгээ шөнийн нислэгийн өмнө бол унтаж амрах маш чухал байдаг. Түрүүн гадуур явж байгаад орж ирээд 2 цаг гаруй унтсан. Тийм болохоор одоо ажилдаа ирч хүчтэй гарах гэж байна. Москвад ер нь бол айгүй гоё тийм дотн мэдрэмж төрсөн. Монголтойгоо ойрхон юм шиг нэг тийм. Энэ 7 хоног нэлийн завгүй 7 хоног